За надад та дөрвөөс нэг асуулт байгаа юм. Би яг та нар маань яг ямар салбар эрх зүйн чиглэлээр илүү мэрэгжсэн бэ? Нэгдүгээр асуулт. Хоёр дахь нь өөрийнхөө мэрэгшээгүй салбар эрх зүйн чиглэлээр дараа нөгөө нэг шүүгчд нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг чадвар шалган малгана гэдэг дүгнэж оноо тавихад хүндрэл учирдаг юм уу? Зөв явж гэнэ үү явахгүй байна уу гэдэг. За нэг хин бидний өнөөдрийн сонсголыг хүмүүс үзэж байгаа юм байна л да. Тэгээд намайг нэг юм заавал тодруулаарай гэсэн. Энэ бол дөрвөлөнд биш Эрдэм ундрах нэр дэвшигт хамаатай. 21 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний зөвлөмж гэж мөнгөцөл гэдэг гишүүний гар үсгтээ та санаж байна уу энийг? Та тэгэхээр энэ асуудлаар чинь энэ Эрдэм ундрах гэдэг хүн чи ёс зүй асуудалтай гэдэг юм аа. Би энийг уншиж үзлээ л дээ. Танд хэрэгтэй гэвэл би танд өгүүлэгч. Хэрэг мэдж байгаа юу? Та тэгвэл энэ дээр нэг тусгайлаа хариулт өгчөөрэй. Нөгөө санал явуулсан хүн чинь энийг хүлээгээ сууж байгаа. Энэ ямар учиртай бэ? За ингээд миний асуулт дууссан хариулт эхлэе. Хаанаас за жавхлан төгсөө. 3 дугаар микрофон. За алтай гүшнээс нь хариулъя баярлалаа. За яг ямар салбар эрх зүгээр мэрэгсэн тухайд тодруулж байна. За миний хувьд бол одоо өмгөөллийн яг энэ салбар чиглэлийн хувьд бол иргэн захиргаа энэ 3 салбар эрх зүгээр бол аль алинаар нь бол одоо өмгөөллийн үйл ажиллагаа бол явуулж исэн. Тэр дундаа бол ер нь захиргааны эрх зүй талдаа бол арай илүү олон жил бараг 10 гаруй жилийн хугацааг нь бол голтуу захиргааны эрх зүй чиглэлээр илүү дагнж ажилласан ийм нөхцөл байдалтай байгаа гэдгийг хэлье. За баярлалаа. Тэр бүгдээр ингээд мэрэгчсэн эхэлж. За өнөр жаргал 4 дугаар микрофон. За Монголын хуульчтай холбооны хуульчийн сонгож шалгаруулалтын ажлын хэсэгт бол зохион байгуулалт болон өнөр жаргалж явах ойрхон яар сонсдог. Монголын хуульчтай холбооны одоо хуульчийн сонгож шалгаруулах ажлын хэсэгт бол зохион байгуулалт болон шалгагчаар орж ажиллаж байсан туршлагатай байгаа. Тэгээд ер нь бол хуульчтай холбооч гэсэн мэргэжлийн этгээдүүдийн оролцоотойгоор энэ хууль зүйн бодлогыг одоо нууц байдлаар боловсруулж мөн энэ мэргэжлийн этгээдүүдийн одоо онооны системчлэлтэй ямар нөхцөл байдлын хүрээнд дүгнэх үү гэдэг ийм байдлаар дүгнэх системээр ингээ явагддаг. За шүүгчийн сонгож шалгаруулалтын хувьд бас одоо мэргэжлийн этгээдийн тусалцаатайгаар явагддаг учраас тэр онооны системийн дагуу явагдаад одоо хүртэл явж байгаа. Тэгэхдээ би түрүүн бас хэлсэн энэ асуудлыг бас боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж байгаа. За өөрийн хувьд болохоор би за мөн захлын төгс өмгөөлөгчтэй адилхан өмгөөлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Манай хууль зүйн салбар бол жижиг зах зээл байдаг учраас бид нар аль болохоор ур чадвараа нэмэгдүүлэн үйлчлүүлэгч эрх ашиг хамгаалах чиглэлээр бол ингээд ажилладаг. Гэхдээ Сүхбаатар дүүргийн эрх зүйн тусалцааны төвийн өмгөөлөгч байсан учраас хамгийн эхлээд ихэнхдээ эрүүгийн ирэг дээр сэтгчийн аллагцэрч хууль зүйн тусалцаа үзүүлэх чиглэлээр эхэлж мэргэшиж ажилласан. Сүүлд бол одоо иргэн захиргааны хэрэг дээр ажилласан хувийн ихтэй сургууль дээр бол захиргааны одоо хуулийн хэрэглээ гэдэг хичээлийг орж ирсэн. Иргэний хууль дотроо хөдөлмөрийн эрх зүйн салбар дээр бол хөдөлмөрийн хууль тогтоомжийн чиглэлээр бол арай илүү мэргэшиж ажилласан ийм туршлагатай байгаа. Иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүй, захиргааны эрх зүй, онлын суурь одоо ойлголт бол хууль зүйн боловсролын түвшин мастрын сургалтын хөтөлбөр зэргээр нэмэгдүүлэн одоо баталгаажуулж ирсэн юм байгаа. Сүүлд бол үндсэн хуулийн эрх зүйн 20-ны одоо зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа учраас энэ үндсэн хуулийн асуудал дээр бол илүү төлөвлөгөө анхаардаг. Энэ засаглах хоорондын харилцаанд тэнцвэр шүүхийн хараат бус байдлын талаар бас тодорхой хэмжээний өөрийн байр суурийг илэрхийлдэг ийм хуульчдын нэг байгаа. За Эрдэм ундрах 1-р микрофон. За алтай гишүүний асуултанд хариулъя. За ямар салбар эрх зүгээр мэргэждэг вэ гэж. За би 2005-аас 7 онд Германы хамтын ажиллагааны техникийн хамтын ажиллагааны эмнэлгийн төсөл дээр ажиллаж байхдаа газрын менежмент санхүүгийн кадастр буюу одоо газар үйл хөдлөх хөрөнгийн эрх зүй кадастр геодез за газрын үнэлгээний чиглэлээр 3 жил ажилласан. За энэ чиглэлийн бол
мэдлэг байгаа. Юугаа бол докторийн ажлыг би Монгол улс дахь эрүүгийн хариуцлагын тогтолцоо гэсэн ийм сэдвээр Германд бичиж хамгаалсан байгаа. Тэгэхээр одоо эрүү криминологийн чиглэлийн өөрийгөө мэрэгсэн гэж сүүлийн үед мэрэгсэн гэж үздэг. За их сургуульд бас эрүүгийн эрх зүй криминологийн хичээлүүдийг голчлон заадаг. За хоёр дахь асуулт нь бусад салбар эрх зүйн бодлогын шалгалтыг хэрхэн дүгнэх вэ гэдэг чинь яг олон жил багшилсны бас юу байгаа дадлага туршлага байна. Дээрээс нь 2018 онд би шүүхийн ерөнхий зөвлөлийн захиалгаар тухайн үед шүүгчийн сонгон шалгаруулалтын бодлого бодох аргачлалыг надаар бас захиалгаар хийлгэж ийсэн. Одоо хэрхэн үнэлэх вэ? Салбар эрх зүгээс үл хамааран тийм ээ. За иймэрхүү бас туршлага байна. За саяны дээр хүний эрхийн комиссийн зөвлөмжтэй холбоотойгоороос тайлбар өгье. Би хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар 2020 оны 10 сард томилогдсон. За томилогдоод сар болоогүй байж итл Монголд COVID-19 сар дахал болоод 11 сараас хөл хорой тогтооцсон 100%. За тэгээд хөл хоройны одоо улаан төвшний үед бол одоо 4-5 хүн ажиллаад бусад бүх хүн ажиллаагүй гэрээсээ. За улбар шар төвшөнд манай байгууллага 50% нь гэрээсээ 50% захимаараа гэдээ ээлжлээд ингэж ажиллаж исэн. За тэгээ энэ үеэр одоо тухайн үеийн манай нэгжийн дарга захиргаа удирдлагын эцсийн дарга байсан хүн ажлын байрны бэлгийн дарамт гаргасан нь мэддэгдээд тэгээд тухайн үедээ хүний эрхийн үндэсний комиссод хандаад за энэ асуудлаар хүний эрхийн комисс дүгнэлт гаргаад гэхдээ ирээд байгууллагууд бүх албан хаагчдтай яадаг дөнгөж ажил аваад удаачгүй байсан. Тэгтэл нөгөө ингээд нэгжийн дарга нарын төвшөнд одоо удирдлага гэхэр хүн шууд намайг ойлгоод байгаа. Гэхдээ нэгжийн дарга нарын төвшөнд хоорондоо одоо асуудалтай байдаг, ажил явуулахад төвөгтэй байдаг гэдэг ийм асуудлуудаар судалгаа бүгэлж өгсөн юм билээ. Тэгээд зөвлөмж нь юу гэж ирсэн гэхээр энэ хүнийг хуулийн байгууллагт явуулж шалгууллаа. Цаашид ийм асуудал гарахгүй байхад анхаар танай байгууллагт байгаа удирдлагын төвшний энэ асуудал дээр анхаараа гэд байгууллага дээр ирүүлсэн. Байгууллагын удирдлагын хуваар миний нэр дээр ингэж ирсэн. Түүнээс Эрдэм ундрахын зөрчил мөрчил гэсэн асуудал ерөөсөө байхгүй юм шүүн дээр. Тийм та бүхэн бас энэ нэг юуг нь уншвал зөвлөмжийг уншвал бас ойлгох байхаа. За. За баярлалаа. За Баян жаргал сайн асуултанд хариулж. Хоёрдугаар за Алтай гишүүний асуултанд хариулъя. За би 23 жил ажиллахдаа харьцангуй иргэний эрх зүйн чиглэлээр бол ажилласан. За сүүлд одоо 4 жил нийт эрх зүй этгээд буюу одоо танхимын эрхлэгчээр ажилласан учраас захиргааны эрх зүйг бас нэлээд бие дааж одоо бас судалсан байгаа. Өөрөөр хэлбэл одоо танхимаас гарч байгаа шийдвэр өөрөө захиргааны актад хамаарах учраас одоо захиргааны эрх зүйд бас судалсан гэж хэлмээр байна. За эрүүгийн эрх зүйн тухайд бол харьцангуй одоо бас надаас арай хол хөндөө боловч эрүүгийн эрх зүйн иргэний эрх зүйтэй харьцуулахад бол илүү бас товч тодорхой ийм эрх зүй байдаг. Өөрөөр хэлбэл иргэн бол одоо хуульч дээр хаашаа бол хаашаа эргүүлж болно гэж ярьдаг бол эрүүгийн эрх зүй бол тийм гарц боломж байдгүй. Их зүйлийг нь томьёолцсон байдаг. Тухайлбал одоо эрүүгийн хуулиар хамгаалагдсан ямар эрх ашиг зөрчигдөхин тийм эрх ашиг зөрчигдвөл тийм хэмжээний санкц оногдуулаа гэдэг нь одоо бас тодорхой байдаг. За нөгөө талаас эрх бүхий этгээд иргэний өмчлөг эрхийг зөрчигтэй холбоотой гэмт хэргийн талаар судалгаа хийж зүйлжлийн асуудлаар судалгаа хийж гэмт хэргийн зүйлчлэлээр судалж ясны үед бол бас эрүүг эрх зүйн чиглэлээр бас тодорхой хэмжээний мэдээлэл байгаа гэж бодож байна. Нөгөө талаас улсын дээд шүүхийн бүх тогтоолыг би бол унш танилцдаг. Тэгээ улсын дээд шүүхийн тогтоолыг уншна гэдэг бол анхан шатны болон давзаалтах шатны шүүх тухайн хэргийг яаж шийдвэрсэн тэр хэсэг задаа тэр дотор агуулгадж идэг учраас бас эрүүг эрх зүйн талаар бас тодорхой хэмжээний мэдээлэл байгаа гэж бас хэлмээр байна.